Цунамийн далайн оролцуулсан газар хөдлөлт галт уулын дэлбэрэлт зэрэг хүчтэй хүчний нөлөөгөөр үүсдэг байгалийн гамшигт үзэгдэл юм. Цунамийн ихэвчлэн богино хугацаанд үүсдэгч маш хурдтай өндөр давалгаа үүсгэдэг. Цунами үүсэх шалтгаан: 1-р газар хөдлөлт. Далайн оролт хүчтэй газар хөдлөлт болох. 2-р галт уулын дэлбэрэлт. Далайн оролт галт уулын дэлбэрэлт болох. 3-р далайн орлын хагалууд том хэмжээний хагалууд үүсэх. 4-р цөмийн туршилт. Цөмийн дэвшгийн туршилт цөмийн цахилгаан станцын ослын улмаас үүснэ. Цунамийн үр дагавар: 1-р хүний амьнаас цунамийн үеэр хүний амьнаас эрсдэг олон хүний амьнаас урагдаг. 2-р эд хөрөнгийн хохирол, байшин барилга, дэд бүтц сүрэх, эвдрэх, усан давтах. 3-р эдийн засгийн хохирол, аж ахуйн нэгж үйлдвэр хаагдах, үйл ажиллагаа доголдох. 4-р дүрвэслийн хямрал, олон хүн орон гэрээ орхин дөрвөх, хүнс, ус, эрүүл мэндийн хангамжийн хомсдол үүсгэх. 5-р байгаль орчны бохирдол, хог хаягдал, химийн бодис зэрэг бохирдуулагч зүйлс далайд нийлүүлдэг. Цунамийн хор хохирол нь асар их бөгөөд сэргээн босголт нөхөн сэргээхэд урт хугацаа шаарддаг. Иймд цунамийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хор уршгийг бууруулах нь чухал юм. Үүний тулд цунамигийн талаарх мэдлэг ойлголтыг иргэдэд өгөх, анхааруулга өгөх, далан хамгаалтын байгууламжийг сайжруулах, нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөтэй байх шаардлагатай.